Эзний өдрийн мэндийг хүргэе. За та нарийн царайг ингээд нэг харах бас сайхан шүү. Хамтдаа эзэнд алдрыг өргөөд эзний оршихуй дотор байж байгаа энэ цаг үеч маань энэ хорвоо дээр амьдарч байгаа бидний амьдралын одоо ирэнтэй бараантай, бэрхшээлтэй өдөр хоногуудын донд үнэхэрийн эзнээс бидэнд өгсөн гайхалтай чухал цаг юм аа. За тэгээд энэ цаг доор би эзний үгийг та бүхэнтэй хаалцъя. Би өнөөдөр та бүхэнд Йона номын 4-р бүлгээс үргэлжлүүлэн хаалцахыг хүсэж байна. Йона номоор цуврал номлол явцсан шүү дээ. Ер нь бол тэгээ Йонагийн тэмдэг гэдэг сэдвээр анх номлоод эхэлсэн. За гэтэл эзэн цааш нь үргэлжлүүлээд Йонагийн залбирал, Йонагийн тунхаглал гэсэн ингээд 3 Йонатай холбоотой Йона номоор дамжуулаад 3 сэдвэр бүгдээ хамтдаа суралцсан байгаа. Өнөөдөр хамгийн сүүлийн Йонагийн 4-р бүлэг дээрээс түргэн ууртай Йона ба уурлагтай удаан бурхан гэдэг сэдвээр эзний үгийг хамтдаа суралцъя. Хүний уур хилэн ба бурханы уур хилэнгийн талаар хамтдаа энэ цагт суралцъя. За би тэгээд Иохны 4-р бүлгийг Йона номын 4-р бүлгийг танд чангаар уншиж өгье. Та бүхэн Библиэ бас надтай тулгаад дотроо уншаарай. Гэвч үүнд ихэд дургуйцсан Йона уурлаж эзэнд залбирч "Өө эзэн, би нутагтай байхдаа хэлээгүй билүү? Таныг нэгүүлсэнгүй бурхан мөн өргөж уурлахтаа удаан хайр инэрлэр бэлхам гайхамшигыг зөөлрүүлэгч нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш руу хурдхан зогцсон юм. Одоо эзэн амийг минь аваач. Амьд явснаас үхсэн минь дээр гэв. Харин эзэн ингэж уурлах чинь зөв үү гэжээ." Тэгээд Йона хотоос гарan хотын зүүнтэд очиж буудлаа. Тэрээр хотод тохиолдох зүйлийг хартлаа, тэнд байхаар өөртөө сүйдрвч барьж сүйдэрт нь суув. Тэгтэл эзэн бурхан эрэндийн бот зэхэж ая тухгүй байдлаас нь Йонаг хамгаалахаар толгой дээгүр нь сүйдэрлүүлэн ургуулжээ. Йона эрэндийн ботнаас болж хөөрөн баярлав. Харин дараа өдөр нь үүр цайхад бурхан хорхоо зэхэж эрэндийн ботыг нэрвсэнд тэр нь хатжээ. Нар мандах үед бурхан дорны халуун салхи зэгсэн бөгөөд Йонагийн толгой наран цохиулан тэрээр унан тусаж үхэхийг хүсэмжлэн амьд явснаас үхсэн минь дээр гэв. Тэгэхэд бурхан Йонад эрэндийн ботнаас болж уурлах чинь зөв үү гэж айлцсанд Йона "Үхтлээ уурлах минь зөв" гэж хэлв. Тэгэхэд эзэн "Чи эрэндийн ботыг өрдөж байдаг. Чиний арчлаагүй, ургуулаагүй, шөндөө ургаад шөндөө устж үгүй болдог эд шүү дээ. Тэгвэл би их хот Ниневег баруун зүүн гараа ялгаж мэдэхгүй 120,000 гаруй хүнийг бас тэр олон амьтдыг өрөвдөн тэдэнд санаа зовхгүй гэж юу гэж айлтваа. Амен. За өнөөдрийн номлын сэдв би дахиад хэлье. Түргэн ууртай Йона ба уурлахтаа удаан бурхан гэдэг сэдвээр эзний үгийг та бүхэнтэй хаалцах байна. Тэгэхээр Йонагийн энэ уур хилэн, Йонагийн энэ одоо сул дорой байдал, энэ хүний юм өчүүхэн хязгаарлагдмал байдал нь бурхны өргөг уужуу байдлыг, бурхны агуу байдлыг ингээд тодруулж харуулж байгаа. За энэ бол энэ Йона номын 4-р бүлгийн чухал онцлог зүйл гэж харагдаж байна. Хүн хэдий хэрэг сул дорой байна. Төдий чинээ бурхны агуу чанар тэндээс ингэж тод харагдаж ирж байгаагийн нэг илрэл бол энэ Йона номын 4-р бүлэг байна. За тэгэхээр өнгөрсөн түүхэнд юу болсныг та нар бүгдээрээ санаж байгаа байх гэж би найдаж байна. 3-р бүлэг дээр Йона Ниневе хотод очоод 3 өдөрчийн одоо туулж явдаг энэ хотод нэг өдөр туулж аваад бурхан танай хотыг 40 хоногийн дараа хөмрүүлж хайх гэж байна гэж хэлэхэд хот тэр яараа өөмөө одоо энэ мессежнээс болоод хот энэ мессежийг бүгдээрээ хүлээж аваад тэгээ бүгдээрээ гимшээд бүр Йонагийн хүсээгүй тийм үр дүн гарсан байгаа даа. Тэгээд номлож байхдаа номлолт нь битгий итгээсэ гэж бодож номлодог номлогч байдаг болоо. Йонаг бодохоор бүр надад бүр энэ гомн санаа амар хүнэ гэж юу бодож байгаа. Номлолчоод тэгээ тэр номлолт нь хүн ер нь битгий итгээсэ. Тэр номлолоор нь одоо дамжуулж битгий аврагдаасаа гэж бодож номлодог. Одоо ийм номлогч ер нь байдаг болоо гэж ер нь бодож байгаа. Тэгээд гэтэл бүр өөрийнх нь хүснээс эсэргээрээ зүйл болоод Ниневичүүд тэр аяарыг гэмшсэн. Йона болохоор Ниневичүүдэд бол дургу. Яг л Ниневичүүд болон Израильчууд хоорондоо үргэлж байлддаг байсан. Энээс болоод ер нь бол Израильчууд Ниневичүүдэд дургу.
Тэгээд нөгөө дургу ард түмэн дээр очиод бурхны шийдвэрлийг номлосон чинь бурхан нөгөө ард түмэнд гимшил өгсөн, нөгөө ард түмэн үүнийг хүлээж аваад гимшээд бурхан буулгах гэжсэн шийдвэрлээ болцсон. 40 хоногийн дараа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 40 хоног Йона тэр амьд хүлээсэн байгаа. Тэр хотод орон гарангаа зочдууд муудалд дэгсгийгээд амьдэрсэн уу, яасан, сүүлдээ мөнгөнд дууссан уу, яасан. За ер нь мөнгөчгүй явсан баг таа. Йона тэгээд хотын гадна гараад хотын зүүн талд нь өөртөө нэг сүйдрэж босоод тэндээ ингээд 40 хоног ер нь бол тэр хот дээр бурхны шийтгэл буух хэсгийг харахаар хүлээсэн байгаа байхгүй. Бас тэгж гад хүний модортай. Тэгсэн чинь нөгөө хотын чинь гимшсэн. Йонагийн мессеж хүлээж авсан. Бурхан буулгахаар зэгчээсэн шийдвэрлээ буулгасангүй. Тэгээд 40 хоног өнгөрчөөд идэг шийтгэл буудгаа. За ингээд нөгөө Йона маань ууралсан байна. За зарим нэг сериал киног үзчихтэл өмнө нь бүр юу болсон бэ гэдэг нь дараа нь нөхөж гардаг хэсэг байдаг та тий. Нэг юм кинон дээр нэг юм ойлгомжгүй хэсэг гарчдаг. Яагаад ингэж ч үгээд үзэгчт нь гайхаад байжсэн чинь төгсгөл хэсэг дээрээ анх юу болсон, хөшгөний ард яг юу болсон, тэр хоёр хүний хооронд яг юу болсон, өнөөдөр энэ хүн яагаад ингэж байгаа юм гэдэг нь киноныхаа төгсгөлд ингээд нэг юм учир тайлагдаж гардаг нэг хэсэг байдаг та. Яг үүнтэй адилхан зүйл бидний уншдаг энэ Йона номын 4-р бүлгийн эхний хэсэгт гарч байна. Юу гэж хэлсэн бэ гэхээр гэвч үүнд ихэд дургуйсан Йона уурлаж эзэнд залбирч өө эзэн би нутагтаа байхдаа хэлээгүй билүү? Таныг нэгүүлсэнгүй бурхан мөн өрөвч уурлахтаа удаан хайр инэрлэр бялхам гай гамшигыг зөөлрүүлэгч нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш руу хурдхан зогцсон юм гэж. Тэгэхээр нэгдүгээр бүлэг дээр одоо гараагүй тэр залбирлын тухай одоо энэ төгслийн 4-р бүлэг дээр гарч байна л да. Тэгэхээр нэгдүгээр бүлэг дээр бол бурхан Йонаг дуудсан, Нинве руу яв гэсэн. Тэгсэн чинь Йона зүхтагаад Таршиш руу явлаа л гэж гарсан. Тэнд ийм залбирал хийсэн тухай тэр нэгдүгээр бүлэг дээр огт гараагүй. Гэтэл одоо төгслийн 4-р бүлэг дээр би өмнө танд ингэ залбираагүй билүү гэдэг өмнө нь юу болсон тухай гарч байна. Тэгэхээр Йона бол угаасаа мэдчихсэн. Бурхан бол өрөвч, уурлахтаа удаан ер нь шийдвэрлийг бол зөөлрүүлдэг. Ер нь хүнд бол их боломж олгодог бурхан гэдгийг Йона бол анханасаа мэдчихсэн. Тийм учраас Йона очиод номлох юм бол Нинвечүүд гимшчих юм бол бурхан ер нь бол энэ нөхдүүдийг уучлж таараа гэж мэдчихсэн учраас албаар тэр одоо аврагдах боломжийг Нинвечүүдэд олгохгүй тул Йона бол анханасаа зугтсан байх нь шүү дээ. Тэгэхээр мэдэхгүй дээ биш, юу ч мэдэхгүйдээ бас биш. Бурхныг бас мэдээд байна энэ хүн. Тийм учраас ингэж зугтаж явсан. Тэгэхээр одоо бол Йона бурханд одоо хотын гадна зүүнтэд гараад өөртөө нэг юм сүйдрэж босгочоод тэр дотроо бурхан тэр хотыг шийдэхгүй болохоор нь одоо Йона бурхан залбираад хэлж яана л да. Би нутагтаа байхдаа л анханасаа л та надад энэ үгийг хэлэхэд л би өөдөөс чи хэлжсэн. Ер нь та нэг уучлаад энэ хотынхныг аврах гээд байна да. Тийм учраас л би одоо ер нь танаас зогцсон шүү дээ. Одоо өгсөн минь дээр нөгөө өстөн дайсныхаа сайн явахыг хармааргүй байна л да. Тэгээд тэрний сайн явахыг харсанд ороод одоо өгсөн минь дээр гэж. Тэгэхээр бүр ийм шийдэнгийн сэтгэлтэй бүр нэг юм хатуу сэтгэлтэй бурхан уучлаад энэ хотынхныг хайрлаад байхад бурханы зүрхтэй зүрх нь ингээ хамт зохилж чаддгүй. Бурхан хаана тэнд ингээ хамт зогсож чаддгүй. Тэгвэл бурхан тэрэнд нь Йонаг ингээд шийдгээд хайчихгүй. Ингээд нэг юм гараасаа дагуулад нөгөөх нь ингээ уйлаад ч гэсэн дуртай дургуун ингээ бурханыг дагаад ингээд нэг усан нүдлээд ингээд нэг дагж байгаа дүр зураг надад нэг юм үгэнд ордгоо аавын хөө. Тэгтээ нэг юм болчингөө. Тэгтээ аав бол хүүхдээ бүр шийдгээд тэр чигт нь хайчихгүй л байна л да. Ямар ч байсан нэг юм хүүхдийнхаа нэг юм төлөвшөөгүй, хүүхдийнхаа нэг юм одоо юу гэдгийг нэг юм өчүүхэн байгааг нь бурхан харж байгаа мэдж байгаа. Тэгтээ ингээд өөрийнхөө хүнийг хүн хаяхгүй аваа явж байна л да. Бурханы сэтгэл одоо ямар агуу юм бэ? Бурхан ямар гайхалтай юм бэ? Тэгээ эндээс ингээд өнөөдрийн энэ бүлгээс ингээд харах юм бол хүний сул дорой чанар бурханы агуу байдал хоёрын эсрэгцлийг бид харж байна. Хүн гэдэг одоо ямар өчүүхэн байд юм бэ? Хүн гэдэг одоо ямар сул дорой байд юм бэ? Хүн гэдэг одоо нэг талаар ямар одоо юм өш авамтай ийм одоо дорой байд юм бэ? Гэтэл бурхан ямар агуу юм бэ? Бурхан ямар өргөн уужим юм бэ? Бурхан одоо ямар одоо гайхалтай юм бэ? Гэдгийг одоо бид энэ Йона бурхан хоёрын энэ харилцан яриа. Энэ хоёрын маргаанаас бид олж харж байна л да. Тэгээ Йона онцлог нь бурхан Йонаг ерөөсөө ингээл нүүр нүдгүү загнаал шийтгээл бүр ингээл өстой Йонаг бол ингээд бах голгаа хийчих бол чадна шүү дээ бурхан. Одоо гол нь өөрийнх нь зүг байгаа мөртлөө нэг хоёр удаа л асуулт асууж байгаа тийм. Чиний ингэж уурлах чинь зөв үл гэж. Хоёр удаа л асууж байгаа. Йона бол цамнаа л байна л да. Ааш та зүгээр. Нэг ааштай нөхөр
цаманжаа л да. Нэг талаар бурханд эргэлж байгаа байхгүй юу? Тэгээ бурхан тэгээд дор нь алгадаад унгаачихгүй. Ингээд аашлаад ахтана. Тэгээ чиний зүв үү гэд ингээд бурхан ингээд айгүй төвчээртэй юм, айгүй өргөн одоо Йонад хандж яана л да. Ямар гайхалтай бурхан юм бэ те. Йонагийн энэ сул дорой байдал бурханы одоо ямар агуу байдлыг бол энэ одоо бүлэг бол тодоос тод харуулж. Ингээ Йона бол үгсэн минь дээр гэж ингэж хэлж байгаа. Тэгсэн чинь бурхан бол одоо бүр Йонад бүр юм ойлгуулах гад ургамал ургуулж өгөөд ийм 90 гэдэг ургамал байна л да. Тэгээ энийг ингээд тайлбараас харах юм бол халуун орны нэг юм тослог ийм хар үрнээс үүсдэг ургадаг ийм ургамал гинэ энэ 90 гэдэг нь одоо ямар ч ургамал байдгийг мэдэхгүй. Тэгээ халуун оронд ургадаг ийм одоо тослог хар үрнээс одоо ургадаг ийм ургамал гэж. За 90-ийн ботыг ургуулад ингээд Йонагийн дээр сүүдэр дээр нь улам ингээд сүүдрлүүлж өгсөн чинь Йона ингээд тимхэн яванд баясаж байгаа. Тэнгүү шөнө нь хорхоо яваад нөгөө 90-ийн бот чи идчихсэн. Үндснээс нь газар доор ингээд идчихсэн. Тэнгүүд нь хатчихж байгаа шүү дээ. Дижил авахгүй учраас ургамал чинь хатаад тэр чигээр хорч ичж байгаа байхгүй юу. Тэгээ Йонаг нөгөө халуун нарнаас халахж чадгаа байсан. Тэнгүүд нь дорны одоо халуун салхийг зэхэд бурхан халуун салхийг явуулсан чинь наран цохилж. Наршижсэн хүн бол зөндөл байгаа ч тийм. Бид ч одоо наршин гэж юу болохыг мэддэг ч тийм бөөлжөөд, гүйлгээд, халуураад амар юм болдог. Йонагийн хувьд бол одоо бүр наран цохиулаад бүр амар юм болсон. Тэгээ Йона юу гэж хэлсэн бэ гэхээр нөгөө Ниневичүүдийн мууг үзэх гэсэн чинь өөрөө бүр ингээд өөрөө бүр шаналаад дуусчихсан л та. Тэр ингээд бусдын мууг үзэх хүсэлтэй хүн ер нь ингэж зовдөг. Тэгээ нэг хүний нэг мууг харчих гэж боддог. Араар нь ингээд шургадаг. Нэг юм хор найруулдаг. Тэгж жагаад нөгөө хүний нэг хохирохыг харчдаг. Харах хүсэлтэй. Тэгээ нөгөө хүн ингээд хохироод ингээд зовж явах юм бол тэр хүнийдээ дотроо ингээд алга ташаад ингээд баярлдаг. Тэгээ ийм хүн бол ер нь бол өөрөө бол сайнаа үзэхгүй гэдгийг тод жишээ бол Йона боллоо шүү дээ. Яаж юм гэвэл 2 удаа зовж байна. Нэгдүгээрт том загсныг эзэнд орж нэг зовлоо. Одоо яаж юм гэхээр өчүүгийн жижиг хорхоноос болж зовлоо. Тэгээд нэг юм төлөвшөөгүй, бурхныг мэдээгүй, мэдээд байгаа юм шиг хэрнээ бурхандаа дуулууртаа алхдаггүй нэг юм одоо тэгэл яах вэ? Ингээл явъя да одоо. Ингээл явж яхаас та одоо амьдрал тийм ээ наранд ч нэг зохиулаад, халимд ч нэг загнуул залгуулаад, далайд ч нэг живээл одоо ингээл явах юм да. Тэгээ эцэст нь бол яг бурхан энэ хүнийг бүр нэг хаяач шийтгэхэд там руу хайчихгүй. Ямар ч юм бурхан бол хүүгээ сахилгажуулаад нэг юм ойлгуулах гад яваад байна л та. Тэгээ бурхан яг амьдралын нухчаан дотор бидний амьдрал яг ингэж ажилладаг. Тэгээ бид эзэн дуулуургүй байхад эзэн биднийг ухаалаад байдаг. Ухуулаад байгаагаа ойлгохгүй л ухуулаад байдаг. Тийм ээ? Зөрүүдлээс ухуулаад байдаг. Тэгэхээр бурхан бол одоо өөрийнхөө хүүхдийг дуулууртай байлгах гэж өөрийг нь таньж мэдээсэй гэж өөрийнх нь хүсэл дотор өөртөө хамт алхаасаа гэж иймэрхүү олон нөхцөл байдлуудаар бурхан одоо Йонаг бол нухаж яана л та. Ингээ Йона бол юу гэж хэлж яана гэхээр одоо аалчих намайг те үхээд өгье. Ингэж ягаар намайг алчаач л гэж яана л та ерөөсөө. Үхүүлчихэж намайг би үхчихье гэж ингэж хэлж байна. Тэгсэн чинь бурхан дахиад нэг асуулт асууж байгаа. Чи бол нэг ганц 90-ийн ботноос болоод одоо ингээд чи бол бүр нэрээ. Одоо манай монголчууд нэг заримдаа нэг биенээс нэг тэгж асуудаг тийм. Үхлээ юу гэдэг шиг. Чи нэг ганц 90-ийн ботноос болоод чи бүр ингээд үхлээ юу те? Айгу өчүүхэн байгаад байгаа байхгүй юу? Йона 90-ийн ботны л ингээд хэрүүл ингээд бортой хийлээ л да. Гэтэл бурхан цаана нь баруун зүгнэж мэдхгүй 120 мянган хүнтэй тэр их хотыг аврах гээд байна л да. Бурхны төлөвлөгөө том байгаад байна шүү дээ. Энэ Нью-Йоркт байгаа монголчуудыг аврах гээд байна л да. Энэ газар олон хүмүүс ирээд сайн мэдээг сонсоод эзний өмнө итгээд буруу замаа болоод эзний ивэл ерөөлийг аваасаа гал бурхан бол ийм том зүйлийн төлөө яваад байна л да. Манайс нэг юм жижиг шалжиг яман дээр ингээд байна л да. Наагур нь. Тэр том зорилгыг ойлгож байгаа ч юм байхгүй. Зүгээр би тэгсэн чи тэгсэн ингэсэн чинь тэгээд ингэсэн чинь тэгээд бид үнэхээр эзний хүсэл юу болохыг таньж мэдээ. Эзэнтэй хамт алхах цаг болж яах түсэн. Харж гэнэ үү? Энэ Йона номын 4-р бүлгийг уншиж байхдаа би бурхан ямар агуу юм бэ гэдгийг олж харлаа. За юугаар агуу юм бэ гэсэн чинь далаа тэнгисийг захирдаг бурхан юм байна. Нэгт тэр далайн шуурхыг бий болгоогүй юу? Дараа нь намдаагүй юу? Хоёрт аврах загсыг хүртэл захирдаг юм байна.
залгиулаад буцаагаад гаргалаа шүү дээ. Нөгөө шингэж өгөхгүй. Сүүлдээ нөгөө авраг загсч аргагүй бөөлжөд гаргаж байгаа байхгүй одоо эрүүл мэндийн шинжлэх ухааны өнцгөөс нь тайлбарлах юм бол нэг авраг загс нэг амьтан залгицсан өөх нь ходоодонд нь ороод замгтаа орооцолтод шингэж өгдгөө сүүлдээ гидсэн өвдөд далайн эрэг дээр нэг бөөлжж гаргаад явлаа л та. Шинжлэх ухааны өнцгөөс бол энийг ингэж тайлбарлах байх. Гэхдээ энэний ч ард бурхан ажиллаа хийж байгаа. За 3 дугаарт эрендийн ботыг бурхан ургуулчлаа. За тэгэхээр урмал ногоо хүртэл бурхан захирж байна. За дараа нь бурхан жижиг хорхоо хүртэл явуулаад нөгөө эрендийн ботыг чи идүүлчтэй. Жижиг шавж хорхоо хүртэл бурхан захирж байна. Одоо манай гэр холгонтой очиод би залбирсан шүү дээ. Энэ одоо энэ урилгаггүй зочдыг бол одоо явуулмаар байна. Одоо ингэж одоо хуалцаж бол амьдрахгүй ээ. Тэгээд залбирлаа би бүр нөгөө холгонч бүр баригдаж өгдөгөө таглахаар өөр газараар нөхөллөөд ороод ирсэн байсныг мэдээгүй. Тэгээд би сүүлдээ бүр бурхан залбирсан шүү дээ. Эзэн минь одоо энэ холгонтой би одоо амьдрмааргүй байна. Тэгээд энэ холгонуудыг одоо явуулж өгөөч гэдэг. Тэгээд холгонуудыг бурхан миний гарт өгөөд өнгөрсөн 7 хоногт ер нь асуудлаа хаянлаа шийдлээ. Бурхан одоо ивэс гэж харж байгаа. Тэгээд бурхан холгонуудыг хүртэл захирна шүү дээ. Бурхан то бүх юмыг захирж байна. Урмал ногоог, шавжийг хүртэл захирж байна. Авраг загс, далай тэнгисийг хүртэл захирж байна. Дээр нь дорны халуун салхийг хүртэл бурхан захирж байна. За яг одоо цаг уурч хүн бол тэгжил ягаа шүү дээ. Одоо эн чинь тэр үед ингээд тэр орчмоор ингээд хит халалт үүсээд тэгээд ингээд ийм хит халалт үүсгээр ингээд ийм салхи ингээд гардаг байхгүй юу? Энэ ингээд ийм салхи нь одоо ингээд үе ингээд Нинве хотоор ингээд дайрж өнгөрдөг байхгүй юу гэд одоо цаг уурч хүн бол ингээд тайлбарлана. Тэгээд ингээд тайлбарлаад тавьчихна. Энийний ард бурхан өөрийн бүтээсэн бүтээлээ удирдах байгаа гэж би итгэж байгаа. Мэдээж бид цаг уурчийг үгүйсэхгүй. Эрүүл мэндийн хүмүүсийг үгүйсэхгүй. Тэрийг бол одоо өөрсийнхөө нөгөө мэдэж харж байгаа шинжлэх ухааныхаа төвшөнд наадлаас нь бол тэр хүмүүс тайлбарлаж байгаа. Харин бид цаад углуургаас нь бол бид харж итгэж байгаа. Тэрний үгээр бурхан цаанаас нь энэ бүгдийг удирдаг. Яг бол бүх орчлын ертөнц бүтээгч бурханых. Бид бүгдээрээ тэр бурханы ивэл өрөөлд амьдарч байгаа хүмүүс. Дээр нь бурхан нэг зүйлийг захирдаг. Бас нэг зүйлийг захирж байгааг би энэ одоо Иона номоос олж харсан. Тэр нь юу вэ гэхээр хүмүүсийн зүрхийг захирч байна. Та нар боддоо Нинвечүүдтэй юу боллоо гэж ер нь Ионагийн тунхаглалд ер нь автах бай. Энд чи Израиль хүн дайсных хүн байхгүй юу? Наанд ч л одоо нэг геополитик ярьдаг улс төрчид бол одоо Ионагийн тунхаглалыг хараад тэгж бодно шүү дээ. Энэ израильчууд айхтраа хараа шашнаар одоо бидрийг ингэж номдох гэж шүү дээ. Яг бол Израиль Ассир хоёрч байн хоорондоо байлдаж байгаа. Тэгвэл Израиль номлогч хурж ирээд Ассирийн нийслэл Нинвед нь номлоод ахаар одоо энэ подкастын телевизүүдээр янз янзын зочны цаг яасан цаг тойм гэдэг янз янзаар ингээд шинжээч нар ороод ингээд өөр өөрхөн салбарын юмнуудыг яриалдаг үстэй. За эдийн засаг сүүлийн үед ингэж яана алт ингэж яана зис унж яана яаж яана ээж яана зарим нь болохоор улс төр яриад зарим геополитик яриад тэд нар өөр өнцгөөс энэ дэлхийн эрсдэл болоод байгаа юмнуудыг тайлбарладаг. Хэрвээ Нинвегийн нэг тийм улс төр ч юм уу нэг геополитикч одоо Ионагийн тунхаглалыг харах юм бол энэ израильчууд айхтар хараа. Тэг ингээд байлдад бидрийг дийлэхгүй болохоор номлогчоо явуулаад нөгөө номлогч нь одоо бидний ингээд нөгөө тархийг угаагаад тэгээ одоо өөрсдөө байлдуулахаа болж штэ гэж харахаар. Гэхдээ бид юунд итгэж байна вэ гэхээр бурхан бүх үндэсний бурхан. Амен. Бурхан бол эв найрамдлын бурхан. Бурхан эвлэрэл ба эдгэрлийн бурхан. Бурхан салсныг эвлэрүүлдэг. Бурхан дайсагналцлыг нураадаг. Тийм учраас бидний эзэн Есүс Христ ирэхдээ бурхан ба хүн хоёрыг хооронд нь эвлэрүүлсэн. Бас мөн харь үндэстнүүдийн хооронд нь эвлэрүүлсэн. Бас Юудэ ба харь үндэстнүүдийн хооронд нь эвлэрүүлсэн. Энэ тухай Эфес номонд Есүсийн загалмай хүмүүсийг маш тодорхой тайлбарсан байгаа шүү дээ. Есүс салсныг холбохын тулд, эвдэрснийг буцааж эвлүүлэхийн тулд ирсэн маа гэж маш тодорхой хэлсэн. Тийм учраас бид Есүс Христэд итгэлээр дамжуулан өстөн дайснаач гэсэн хайрлж чаддаг болчихно. Бид Есүс Христэд итгэлээр дамжуулан бид одоо насны дайсан тийм үү? Одоо түүхэн өстнүүдийг хүртэл бид нар өршөө уучилж, бид нар эвлэлтэнд нэгдэж энэ дэлхий дээр тэр хэрээр амар тайван тогтож гэр бүл, нийгэм, сүм чуулган, анд найзуудын хооронд ч гэсэн эвлэрэл, итгэлцэл дахин бий болох учиртай. Үүний төлөө бурхан одоо өөрийнхөө илч зарлахыг илгээдэг ажээ. Ионагийн энэ сул дорой байдал нь бурханы агуу чанарыг харуулж өгсөн. Иона бол үнэхээр уучлж чадахгүй, хүлээж авч чадахгүй, өршөөж чадахгүй.
Гэтэл бурхан бол уучлж юм хүлээж авч яаг өршөөж. Тэгээ бурханы энэ агуу чанарыг хожим Есүс Христ яг өөрийнх нь биеэр харуулсан. Луг номын 23 дугаар бүлгийн 27-оос 31 дэх ишлэгийг харах юм бол Есүс загалмаагаа үүрээд Иерусалим хотод явж байхад нь Есүсийн загалмаагаа үүрээд зовоо шаналаа явж байгаа байдлыг хотын эмэгтэйчүүд хараад ингэж хэлсэн байна. За би энэ хэсгийг танд чангаар уншиж байна. Лугийн 23-ын 27-оос 31-ийг би уншия. Богинохон хэсэг байна. Үе олон хүн эмэгтэйчүүд түүний төлөө гашуудан уйлж цээжээ дилсэн хойноос нь дагаж явлаа. Есүс загалмаагаа үрээд ингээд зодолцсон, тамлуулсан шаналаа явж байхад нь хойноос нь үе олон хүн дагаад ялангуяа эмэгтэйчүүд цээжээ дэлтэн орь дуу болон араас нь ингээд годомжинд дагаад ингээд бүүн уйлаан шуугаан явж штэ. Та нар тийж төсөөлж хардаа. Харин Есүс тэд рүү эргэж хараад юу гэж хэлж байна? Иерусалимийн огтоо миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө хүүхдийнхээ төлөө уйл. Үзэгтэн хүүсрийн эмэгтэй болон хизээж хүүхэд тээж байгаагүй хэвлий. Мөн хизээж хүүлж байгаагүй хөхөнд ерөөлтэй гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд уусад хандан бидэн дээр унаач. Толгодод биднийг нөмрөөч гэх болно. Хэрв тэд мод ногоон байхад ийхүү үйлддэг бол хувхай болоход юу болох вэ гэвэ гэж хэлсэн. Энэ манай эртний 70 онд бас Иерусалимийн сүрлийг зөвнөж Есүс ингэж хэлсэн. Олон хүн Есүсийг бол тэгж бодож ирсэн, энэ сайн хүн хөөрхөө өстө мундаг залуучтай юм чи өстө амар өстө бурхны өстө гахалтай ажлуудыг хийдэг өстө. Есүсийг бол яг аврагч гэж таниагүй, зарим нь бол Есүсийг бол тэгж л бодож байгаа. Өстө сайн залуу юм бага хөөрхөө юм чи өстө номлол монлон өстө лаг өстө тэгэл энэ хүнээр чинь дамжуулж ямар ч олон хүн өвчнөөсөө идэгж авраглав та. Гэтэл одоо энэ хүмүүс энэ сайн залуу барьж аваад одоо ингээд залмад цуглаад алах гэж яах юм? Гүй нэрээ гэж та маш олон эмэгтэй зүжээдээ дэлээ ойлоо явж байгаа чи Есүс юу гэж хэлсэн? Эцэст нь ингэдэм бэ те би та нарын төлөө сайныг хийж явахад та нар буцаага намайг ингэдэм үү те гэж Есүс ерөөсө гомдол тавиагүй. Есүс тэдэрт юу гэж хариулсан бэ гэхээр миний төлөө ойлгох хэрэггүй. Яг л тэр өөрийгөө мэдэж шít. Би бол үүрэх ёстой юм аа үүрээд хүн төрөлхтний төлөө идэлх зовлонгоо идлээд гарна, амьлна. Есүс бол мэднэ. Явж хамгийн өрдмөр хүмүүс бол та нар өөрсдөө болж үлдэж байна. Та нар миний төлөө битээ гашууд. Өөрсдийнхөө төлөө гашууд. Өөрсдийнхөө үр хөвгт хойч үеийн төлөө гашууд. Яагаад гэвэл уулс толгодоо намайг ирээд нөмрөөч газрын гаваар ормоор тийм өдрүүд та нар энэ хотод ирэх болно гэж хэлсэн. Энэ нь манай эртний 70 онд Ромын Тит гэдэг жанжин ирээд Иерусалим хотыг үнсэн товрох болгосон. Энэ үйл явдлыг Есүс ишүүлж ингэж хэлж байсан. Энэ нь хожим ирэх бурхны шийдвэрлийг бас Есүс хэлж байгаа. Өнөөдөр та нар нүглээ гимшихгүй юм бол намайг хараад өрөвдөж чинь. За би бол яах вэ те? Би бол үүрэх заалмаагаа үүрээд даваад гарна. Явж эцсийн шийтгэл та нар дээр буух үед та нар өөрсдөө хөөрхий. Тийм учраас миний төлөө биш өөрсдийнхөө нүглийн төлөө гашуудаач гэж ингэж хэлж байгаа. Яг үүгээрээ Есүс Иерусалим хотыг тэр нүгэлт хотыг Есүс хайрлаж байна л да. Яг Нинвег хайрлаж байгаа шиг. Яг бурхан Нинвег өрөвдөжсэн шиг. Бурхан өөрийнхөө төлөө гашуудж уйлаагүй. Нинвегийн баруун зүүнээ мэдхгүй 120 мянган хүнтэй тэр их хотыг бурхан хараад өрөвдөж байгаа. Тэр сэтгэл одоо Есүсээс ингэж илэрч гарч байгаа. Харамсалтай нь Йона энэ сэтгэлийг гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр Йона Есүс хоёрыг харьцуулаад харах юм бол хүн бурхан хоёрын ялгаатай чанарыг бид олж харж байна. Йона бол тэр хотод хунхаглчаад хотыг өрөвдөж хайрлаж чадахгүйсэн. Өөрийнхөө нөгөө нэг юугаал бодоод ирсэн. Нөгөө Эрендийн ботныхаа тухай бодоод Эрендийн ботныхаа тухай л хэрүүлээ гэдсэн. Тэр хотыг Йона бол үнэхээр бодож чадахгүйсэн. Гэтэл Есүс энд загламаа үүрээд Йона битгий хэл зовж штэ одоо. Йона халуун наран цохиулаад магадгүй халуураад шингээ алдаад тэгээд зовж исэн баг. Тэгвэл Есүс загламаагаа үүрээд одоо үхлийн зовлон авч штэ. Тэгэхэд Есүс хойшилтоо байгаа байхгүй. Зүгээр та нар боддоо. Йона болохоор ингээ халуун наран цохиулангуудаа тэг ингээ бот урлаа ингээ одоо ингээ үхчлээ би одоо ингээ үхлээ одоо үхээд үгээ мүгээ энэ төр гэдэг иймэрхүү хэрүүл ингээ ахын нэг юм толгой тойрсон хэрүүл хийгээд байна л да Йона. Гэтэл Есүс би загламаа үүрээд байна, би зовоод байна, өшөө уйл, та нар өшөө уйл босны хайцсан майцсан. Миний төлөө юм зовхгүй байна уу та нар маанар те. Та нар хийж нэг уйлж гэнэ үү, морж гэнэ юу, ер нь тэгэх ёстой ч та нар ер нь өдөр гэж мэгээд Есүс нэг юм ялархаал ингэсэн үү? Үгүй. Есүс юу гэсэн? Би зүгээрээ инээж штэ. Загламаа үүрээд цусантай хутгалтцсан алхаж байгаа те. Би зүгээр. Та
танд өөрсдөө төлөө санаач. Бурхны тэр агуу том зүрх Есүсээс одоо харагдаж байна. Бурхны энэ зүрх таны төлөө яг ийм байдаг гэж та мэдэх үү? Амен. Би өнөөдөр танаас сайн мэдээг тунхаглаж байна. Амен. Бидний Бурхан та биднийг аврахын тулд ингэж ирсэн юм. Йона Есүс хоёр яг адилхан хүн. Яг адилхан бие, махан биетэй. Яг адилхан халуунд халдаг, хүүтэнд хөрдөг, даардаг, үсдэг, цангадаг, зовдөг, шаналдаг, баярлдаг, хөөрдөг. Яг адилхан хүн. Гэхдээ Йона бол яг бидний нөгөө төрлөх чанарыг харуулж байна. Харин Есүс Христ бол Бурхны агуу байдлыг харуулж байна. Түргэн ууртай Йона байх уу? Уурлахтаа удаан Бурхан шиг байх уу? Түргэн ууртай Йона шиг амьдрах уу? Эсвэл уурлахтаа удаан өнөх, өрөвч, инэрэнгүү, нэгүсэнгүү, өршөөл үзүүлдэг Бурханд та дуулууртай байх уу? Хамт залбирцгаая. Уурлахтаа удаан өрөвч, инэрэнгүй, нэгүслийн Бурхны эцэг минь. Бид ийм өршөөдөг, уучилдаг, боломж олгодог, болох гэж байгаа шийтгэлээ зөөлрүүлдэг ийм гайхалтай Бурхантай талархаж байна. Та бол бидний Бурхан. Бид бол үнэндээ Нинвеч хүчиг байсан. Биднийг өрөвдөж, энэрч, өөрийн цорын ганц хүү Есүсийг илгээж, Есүс үнэндээ бидний Христ байж, заалмай цоглог нас орч, биднийг инэрэн өрөвдөж хүн хийж чадаагүй Есүс бидний төлөө хийснээр биднийг авсан Бурхан аваа тандаа баярлалаа. Өнөөдөр бид өөрсдийнхөө бүхэл сул дорой чанаруудыг аваад таны өмнө ирж байна. Бидний ууртай, бидний өшөө авамтай, бидний зунтай, бидний уур хилэнтэй, бидний өчүүхэн сэтгэлийг та өршөөгөөч. Тийм ээ, та өршөөдөг учраас өнөөдрийг хүртэл та биднийг хаяагүй, та биднийг орхиогүй. Өнөөдрийг хүртэл та залбиралт минь хариулж, амьдралд минь сайн сайхнаа өгсөөр ирсэн. Тандаа баярлалаа. Бас бидний эзэн Есүс Христийн төлөө баярлалаа. Хүний хийж чадаагүй Есүс та хүн болж ирээд хийж өгсөн. Хүний даван гараагүй Есүс та хүн болж ирээд давж гарч чадсан. Хүний сэтгэхээгүй Есүс та сэтгэсэн. Хүний үйлдэж чадаагүй Есүс та үйлдсэн. Үүгээрээ та ялсан. Үүгээрээ та энэ хорвоог ялалсан. Үүгээрээ та харанхуйг дийлсэн. Үүгээрээ та бол бидний итгэл найдар, бидний хорогдох газар, бидний хүч чадал минь болсон. Есүс танд баярлалаа. Есүс та биднийг одоо ариун сүнсээрээ дүүргээч. Та энэ амьдрал биднийг өдөртөн залаач. Йона шиг буруу явахт минь та биднийг зэмлэхийн оронд та зүгээр л биднээс асуудаг байсан. Чиний ингэж явах чинь зөв үү гэж. Тийм ээ, уучлаарай Бурхан минь. Таны хайраар бусдыг хайрлаж амьдрахад минь туслаач. Та бидтэй хамт байж, та бидний амьдралыг ивэгээч. Бидний эргэн тойронд байгаа энэ Нинвеч хүчиг яг үнэн хэрэгтээ таны өмнө баруун зүүнээч мэдэхгүй энэ их хотыг та өрдөн инрээч. Бидний эргэн тойронд байгаа баруун зүүнээч мэдэхгүй нүглийн ялгаагаач мэдэхгүй Бурханаач таньж мэдээгүй явж байгаа бидний монголчуудыг минь та өргөдөөч. Тэднийг минь та авраач. Таны зүрхтэй миний зүрх, таны хүсэлтэй миний хүсэл, таны гартай миний гар хамт ажиллаж, хамт цохилж, хамт алхмаар байна эзэн. Та бидний ивэгээч. Та биднийг шинчлээч. Та бидний өвчсөн сэтгэлийг эдгээгээч. Та бидний тамирчсан зүрхийг дахин босгооч. Та
Та бидний сул дорой байдлыг үүрээч. Танд баярлалаа эзэн. Бидний төлөө илгээсэн Янагийн эсрэг жишээ болж бидэнд итгэл найдар өгсөн эзэн Есүс Христийн тийм төлөө тандаа талархаж байна Бурхан Аава. Есүсийн нэрээр талархаж залбирanгуйлаа. Аамен.